онц маркетс мэдчилж байна. За түрүүн хэлжсэн шиг за бичлэг хэлдээд за бүхэндээ яаж 5% бичсэн алхалт хувь криптогоор гэсэн байна. За криптогоор авахтаа ер нь хамгийн хямдхан биржийг сонгол зүгээр. За бидний судалгаан дээрээс үзснээр Binance бол одоогийн байдлаар хамгийн хямдхан хамгийн аюулгүй байдлаар гэсэн доо яаж болж байгаа. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо авч болж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр яг бусд одоо юмнуудыг харах юм бол биржүүдийг харах юм бол энэ жоохон үнэтэй дүү байгаа. Тийм учраас энэ бичлэгийг оруулж байна. Тэгэхээр одоогийн байдлаар яг энэ ингээд Монгол хүмүүс хоорондоо барилжаа ихтэй зөвхөн банк трансфераар бибин рүү мөнгө шилжүүлээд одоо авах боломж байгаа. Тэгэхээр хэрвээ бага мөнгөнд дүнтэй авах юм бол жишээ нь маш өндөр дүнгээр авах юм тийм. Жишээ нь нэг тэтрэг 881-ээр авах. За сая төгрөгтэй байлаа гэж бодоход энэ данилтай сая төгрөгтэй байлаа гэж бодоход энэ яг боломжийн юм гэж авчираа гэсэн. Тэр яг одоо энд бол ингээд маш өндөр дүнгуудыг авсан байна. Тэгэхээр энэ бол биднэрт хангалттай хэмжээнд бол биш. Яг тэгэхээр бид 5% буцаагаад авчиж байгаа. Яг энүүгээрээ хэдүүлээ пропорцлт үзэх юм бол энэ дээр яг 1% зөрүүтэй байна. Гэхдээ энэ жоо найдвартай жишээ нь энэ яах вэ гэхээр бай хэлээ гэж бодоход за жишээ нь би одоо 1 сая төгрөгтэй тэнцвэц хэмжээний одоо тэтрийг авъя гэх юм бол ийм хоноо эсрэгээрээ эсрэгээрээ хэдүүлээ зөвхөн энгийнээр өөрсдөн дээрээс нь авъя гэх юм бол ямар хүн ханштай байгаа вэ гэдгийг харах гэсэн. За хэдүүлээ мэдээж тетер авах нь энэ үнэтэйгээ хязгаарлаад бодъё. 8 цэг 43. Тэгэхээр нэгсэндээ ийм хэмжээний долларыг үрээд нэг копид. Тэгэхээр нэгсэндээ 11,000 төгрөгийн зөрүү гарч ирцгаая таад энэ харж байна гэсэн. За програм маань нэг давуу тал нь юу байна вэ гэхээр за энэ дээр яг англиар нь явуулж чинь монголоор нь явуулж чинь аль өөртөө ихтэй одоо хэрэглээд илүү амархан байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. За та хэд яг нэгэнд орох учраас англиар явж байгаа учраас англиар нь байсан зүгээр баг. За энэ чинь deposit funds гэж байна. Энүүгээр бас байж болно. Гэхдээ энүүгээр ч бас байж болно. За тэгэхээр энүүгээр ороод за cryptocurrency deposit монгол хэлээр яаж хайдаж байна гэхээр криптоор тоглох гэж байгаа. За энэ дээр дарна. За бидний хувьд болохоор биткойн болон ERC20 тетер, TRC20 тетер. За энэ дотроос хамгийн шимтгэл багтах нь TRC20. Тэгэхээр бид нэр TRC20-ыг сонгоно гэсэн. За тэгээд өөрийнхөө депозитыг тансыг 50. За энэ дээр хэмжээнд дээр та бүхэн маш анхаарах хэрэгтэй. За $50 одоо бага хэмжээний дүнг бол авахгүй байгаа. Тэгэхээр price их байх хэрэгтэй. 50-тай их буюу тэнцүү байх хэрэгтэй гэж байх хэрэгтэй. Яг 50-т байж болно. Нөгөө талаас яг нэг энэ одоо дараагийн гарч ирэх юунууд дээр бол харуулж болно. За хэдүүлээ энэ чинь 50-ыг авъя гэдэг. За тэгэхээр 50-ыг авнаа тийм ээ гэдэг үргэлжлүүлж байна. Тэгэхээр энэ манай хамтрагч байгууллагын payment system руу өсрөн. За энэ хаяг руу бол илгээнэ гэсэн. За тэгэхээр энэ хаяг руу илгээхээр энэ нэгсэндээ таны брокерийн одоо бидний эзэмшилд байдаг wallet transfer руу орж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хаяг бол ерөнхийдөө бол өөрчлөгдөхгүй. За тодорхой нөхцлүүдийн улмаас өөрчлөгдөх тохиолдлууд
байгаа. Гэхдээ энэ бол нэг 3 сард нэг солигдох нь уу 6 сард нэг солигдох нь. Тэгэхээр энийг байн анзарч авах хэрэгтэй байна. За одоо энэ буцаж ухраад дахиад хийх гэж үзье л та. Тэгэхээр TRC 20-ыг сонгоно. Заавал TRC 20-ыг сонгоно. За тэгэхээр энэ бол ингээд за хэдүүлээ биткойноор 50-ыг хийнэ гэдэг. Тэгэхээр готлаад TRC 20 штеп юм бол энэ өөр автоматар солигдож байгаа. Тэр санал гарч ирж байгаа тайлбаргүй. За тэгээ энийг чеклэхээр нөгөө саяны TFP HP2 гэсэн олонтыг танд байнга харуулж байна гэсэн. Тэгэхээр эргээд Binance руу ороход тэдрийг яаж удирдах явах вэ гэсэн рүү ороход бол юм байна. Тэр яг аль өөртөө эвтэйхэн аргыг сонгож болно л доо. Одоо энэгээр явлаа гэсэн тохиолдолд бол зөв энэ хүний данс байгаа. За жишээ нь Миш гэдэг нэртэй хүний хувийн данс нь гараад ирдэг. Тэр данс руу гүйлгэнийхээ утгыг энэ ч гаргаж өгнө. За хэрвээ бүр хэрэгтэй гэсэн тохиолдолд бол манай дээрээс яг энэ зөвлөгөөг нь аваад хийж болно. За тэгэхээр одоогийн байдлаар бол бид нэр картаар хөдөлж авцгаая. За тэгэхээр яг одоо карт хэмиг нэгээд бас нэг ийм сануулгах хэрэгтэй ганц хоёр зүйлсүүд байдаг. За тэр нь юу гэхээр мэдээж Binance өөрийнхөө одоо дансыг заавалчгүй баталгаажуулах хэрэгтэй. За энэ бол маш хурдан явдаг процесс байгаа. Бараг нэг 5 минутын дотор яг энд байгаа шиг verified болчихдог. Тэгэхээр тэрийг бол том бараг надад л тусаа мэдчих байгаа л та. За тэгвэл нэг юм анхаарах хэрэгтэй байгаа. Энэ дээр бид нар нөгөө өөрийнхөө данснаас бусад данс руу шилжүүлж байгаа тохиолдолд заавал ч $1 шимтгэлийг энэ TRC 20 гэсэн энэ протоколд төлдөг байгаа. За тэр нь бол манай компаниас авч байгаа биш. Зөвхөн одоо энэ системийг ашиглаж байгаа гүйлгээ тутмын хураамж бижилж болохоор зүйл. За тэгэхээр эргээд орохдоо бид нар одоогийн байдлаар яг биднэрт $51 тетер хэрэгтэй байна. Тэгээд доллараар бидэнд авнаа. Энэ долларыг сольж болно. За ихэнх хүмүүсийнх дээр евро байдаг. Еврогоор явуулчихвал нөгөө юу яадаг л та. Нөгөө ханшийн одоо еврогоо доллар болгоод доллараар тетер болгоно гэхээр багасна. Тэгэхээр энийгээ заавалчуд тохируулах хэрэгтэй байдаг. Гар утсан дээрээсээ ч гэсэн явж болно. За одоо сая хэдүүлгийнх нь харж байсан шиг авах юм бол 52 32 байгаа тохиолдолд ингэж явах нэ. За AirTM гэдэг газраар явах юм бол ингэх юм. За картаар явах юм бол ингэж явах нэ гэдгийг бид харуулж байна. Тэгэхээр яг энэ процедурын хувьд бол арай жаахан хэцүү бол биш байгаасай. Тэгээд дээрэс нь эргүүлээд энэ шимтгэлд одоо жишээ нь Binance-ийн энд төлж байгаа шимтгэлд төлсөн мөнгөний манайхаас дааж байгаа учраас энэ дээр та бүхэн битгий цааргалаарай. За тэгээд нэг талаас тетэртэй болчоор боломжууд бас нэлээд нэгддэг. Тэгээд энэ эхний удаа авч байгаа бол ингэж гарч ирнэ. За энэ бол миний дугаарыг ингэж гарч ирж байна гэсэн. За тэгэхээр өөрийн нэр болон картны дугаарууд бол ижил байх ёстой заавалчгүй. За бид энэ чинь бол өөрхөн картны мэдээллийг хийн. За одоогийн байдлаар би Хаан банкыг ашиглаж үзэж байна. За яг тэгэхээр хамгийн нийтлэг нь байгаа нь Хаан банк байгаа. За одоо тэр мэдээллүүдийг хийн гэсэн. За энэ мэдээллүүдээ нэгсэндээ хийж байна гэсэн.
За ингээд энэ картыг мань хүлээж авлаа гэд баруун талд гарч ирж байна. За тэрний дараа continue хийж болно. За хэрвээ миний дансанд мөнгө байхгүй бол Binance автоматар надаа за энэ дээр мөнгө болохгүй гэдгийг одоо надад сануулж байгаа гэсэн. За хэрвээ тэгээд одоо нөгөө өөрийнхөө мөнгийг шалгах хэрэгтэй болсон бол одоо энэгээр ингээд шалгаад байна гэсэн. Одоо ханшин бодол зөрчил ах л та. Тэгээд байн суугаад байж магадгүй. За түр хүлээгээд. За дахиад рефрештэй. За одоо хангалттай болсон. Тэгэхээр confirm хийгээд за ингээд дотор мөнгө байх юм бол за бид нэг ингээд хүлээгээд авчлаа гэдэг. Next. За тэгэхээр одоо надад тэтгэрийн ийм одоо танигын долготой тэнцвэр тэтгэрийг авсан. За манахаас одоо хүсэлт гэх юм уу? Юу яадаг? Баталгаажвал энэ дээр нэг асуудал байдаг. За тэр нь болохоор өөрийнхөө одоо худалдаж авсан болон яг одоо энэ гүлгээний утгыг харуулаач гэдэг. Тэгэхээр за тэрэн дээр нь болохоор төр ингэж ороод history харна. Тэр энэ ч байна. Нэгсэндээ бид нэг ийм хэмжээний мөнгөийг үрээд ийм хэмжээний төлбөртлөөд энийг авсан гэх. P2P-гээр явахаар одоо яг энэ төлж байгаа төлбөрөөс жоохон өндөр болчиход байдаг. Тэгээ та бас өөрөөсөө тэгээ харж болох бах. За одоогийн байдлаар бол энэ маань хүчингүй болсон. За тэгэхээр нэр дахиад нүүр удснаас эхэлж ийн гэж бодоод за энэ данс руу одоо орлого 2028-аар төгссөн данс руу тэр орлого хийх гэдэг таана крипто орлого TRC20 за хэмжээ нь 50 за илгээх гэдэг. За тэгэхээр энэ дээр өөрчлөлт гэдэг таана. За энэгээ бид нэр шиглэж байгаа. За мэдээж адрес гараад ирчихэж байгаа. Энэ адресыг аваад за одоо бид нэр яах вэ гэхээр за энэ order гэж гарч ирээ тийм. Тэр саяны хэсэг рүү одоо бидний нөгөө өгсөд байгаа криптог тийм. Одоо history-го яаж хардаг вэ гэхээр эхлээд нүүр хуудсан дээр авчна. Credit card дээр дарна. Баруун болонд order history гэж байгаа. Order history-го шалгахаар энэ гараад ирчихнэ гэсэн. За тэгэхээр эргээ буцъя. Одоо болохоор бид нар яах вэ гэхээр өөрсдөө wallet руу орно. За одоо мэдээж нэг бид нар withdraw хийн. За мэдээж адресээ оруулна. За саяны копи адресыг оруулаад хажуу талд дарахаар одоо гар утсан дээрээс явж байгаа юм бол энэ автоматар шууд сонгогддог. Тэгэхээр бид нэр энэчнээс одоо сонгоно гэсэн. Тэгэхээр энэ TRC20 байгаа. TRC20. За тэгэхээр бид нар
Ер нь бол бүгднийг харсан дээр байдаг. Жишээ нь HP, том H, P2, за уртлын 4 TF, PJ гэхээр TF, PJ, R, HP2 за тэнцсэн байна. За энэ дээр бол бид нэр 51 гэж оруулна. Тэгээд энэ систем дээр маань орохдоо 50-аар очих учраас бид нэр өөрсдийнхөө одоо энэ очих receive amount буюу очих хэсэг нь энэ үнэлгээ гарч байна гэсэн. Бид нар одоо энэ дээр Petro гэдээ орчино. За тэгэхээр одоо ингэ та ойлгож байна уу яаж хийж яах вэ? За мэдээж бид нар continue дарна. За миний орсон мессеж нь миний мэйлд за кодыг орууллаа. За ингээд Petron явчлаа. За энэ дээр яг 12 цаг болно гэдэг. Гэхдээ хвчлэн юм бага энэ дунд дээр ч юм уу. За ер нь нэг $50,000-оос дээш гүйлгээнүүдийг бол жоохон хүлээдэг. За Binance-аас бол ямар ч хэвшин мөнгө гарцсан. За одоо ингээд яг ийм байдалд орчих юм бол та яаж болох вэ? Ингээд бол эргээд ерөөгөө орно. За ингээд Binance-ийн энэ TRC20 гэсэн энэ network-ууд ерөнхийдөө одоо яг бидний хэлдэг хамгийн том системүүдийн нэг. Тэгээд энүүгээр бас витро гаргахад хурдан байдаг. Тэр маань бас юу гэсэн үг вэ гэхээр криптогийн одоо энэ орлого болон бусад орлогууд ерөнхийдөө картын орлогыг бол хурдан яагаад тэгэхээр одоо Монгол руу жишээ нь зүгээр энгийн данс хоорондын олон улсын гүйлгээ хийгээд нэг 1-2 хоног үе байдаг. Тэр нь одоо яах вэ? Correspondence банкудаар дамжаад тэгээд энэ данцанд орно. За кредит карт, дебет картуудын энэ гүйлгээнүүд маань яадаг вэ? Бас ялгаагүй. Гэхдээ дундын одоо иймэрхүү компаниудаар дамждаг гэсэн. Тэгэхээр манай банкын хувьд болохоор Австралийн банкаас танаа мөнгийг харилцагчийн бүх мөнгийг шилжүүлдэг учраас ерөнхийдөө бол нэг за NAB-гээр дамжаад Хана банкн дээр очоод одоо чинь хаан банктай бол Хана банк дээр очоод тэгээд тэрнээсээ цаашаа гарч ирдэг. Ерөнхийдөө бол нэлээд тийм удаан эсвэргээрээ криптогоор хийсэн тохиолдолд бол зарлага гарах тусдаа өөр аргууд байгаа. За тэр аргууд бол дараагийнхаа та бүхнээс арга сонирхолтой байна гэсэн хүмүүсээсээ гаргуулъя гэж бодож байна. За энэ wallet-ын дээрээс бол ингээд юу яахад refresh хийсэн ч гэсэн байна. Ялгаагүй яагаад вэ? Энэ нэгсэндээ таны wallet толцсон. За одоо нэгсэндээ манай цаанаас хүн шүүгээд за энэ хүний орлого мөн байна уу биш байна уу гэдэг байна гэсэн. Тэгэхээр нэгсэндээ энэ системээ эргүүлж хараад за ингээд $50 нь ороод ирсэн байна. За энийг эхлэх гэдгээр нь дараад үзвэл одоо MT4-ийн манайхаас өнгөө өгч байгаа платформыг ашиглаад эсвэл өөрхөн trader 4 байна уу 5 байна уу нэг хэрэглээд ашиглаж болно гэсэн. Тэгэхээр одоо хамгийн хурдан хугацаанд манайх руу депозит хийх арга мэдээж картын гүйлгээ байх. Гэхдээ одоо картын гүйлгээ хийхээр бонус байхгүй. За бонусыг нь бол та бидний Facebook чат байгаа. Тийшээ эсвэл манай алтан мэйл хаяг мэйл руу илгээвэл тэр маань одоо булгаж одоо
5% болохоор байна. Тэгэхээр энэ систем маань комплит болсон учраас за нөгөө дансан дээр маань бол мөнгө нь явчихна гэсэн. За би энэ пассворд за одоо энэ дээр ингээд балансан дээр нь бол мөнгө ороод ирсэн байна. За мэдээж та бүхэн кредит бонусыг авах гэсэн юм бол бас манайх руу хандаад за би тэтрээр ингэж орлого хийсэн юм аа. Тийм болохоор би ингээд юу яах гэсэн юм аа. Одоо бонусууд авах гэсэн юм аа. Өчтөө юу гэхээр манай спортууд авах туслаад за одоо энэ бонусыг гадаг нөө ингээд нөө үйлчлэгнүүд нь явахгаа. За хэрвээ манайхан нөгөө манай ер нь яг нөгөө бусад биерчүүд байдаг. За нэрүүдийг нь бол баг хин цэжрээ мэдж байгаа. Тэгэхээр тэр биерчүүд маань та бүхэн асуугаарай. Тэр биерчээсээ мөнгө гаргаад явуулах гэж байгаа бол ямар нэтворк вэ гэдэг маш чухал байдаг. За тэрийг яг тэгж сануулгатай биерч хуруу дарам цөөхөн байсан. Тэгэхээр тэн дээр та бүхэн маш сайн анхаарах хэрэгтэй байна. За ихэнх нь Tether гэчээд энэ BUS Binance долларыг яриад байдаг. За энийг бол манайх яасан ч хүлээж авдаггүй байгаа. Ягаад гэхээр манайх өөрсдөө өстой биерчтэй. За тэр биерч маань арай Монголд гарч ирэх болоогүй. Тийм байгаа. Тэгэхээр энэ маань бол яг Tether бол биш юм байгаа шүү. За Tether дотор ч гэсэн бас ганц хоёр опшнууд бас байгаа. За Tether бол одоо network-ийн хүрээнд маш олон network-тэй. За тэгэхээр өнөөдөр чинь та метро хийгээд харах л да. За жишээ нь Binance-ийн өөрсдийнх нь Binance Chain гэж бас network байгаа. Энэ бол биш. За BSC гэдэг энэ бас байгаа. Энэ бас биш. За ETH-ийн fee бол маш өндөр. Тэгэхээр энэ бол биш. За Solana-гийн бол биш. Бидний хэрэглээд байгаа та бүхнээс хүсэж байгаа нь болохоор ETH ч юм уу TRX. Гэхдээ мэдээж ийм хэмжээний мөнгө бол банкны бараг шилжүүлэхтэй. Банкны бараг шилжүүлэхээс өндөр байна. Тэгэхээр энийг бол битгий гэж зөвлөж байгаа. Эсвэргээрээ TRC 20-оор шилжүүлдэг. За саяны энэ бичлэг та бүхэнд ерөөдөө нэлийн мэдлэг өгсөн баг. За давхар одоо ямар нэгэн байдлаар тусалсан баг гэж найдаж байна. За баталгаажуулалтан дээр нь бол мэдээж хэрэг өөрсдийн гэсэн юмнууд байгаа. Тэгэхээр тэрийг та бүхэн сайн хараад үзээрэй. За мэдээж хэрэг Binance-ийн яг миний бас нэг давхар хэлэх гээд байгаа санаа нь юу байна вэ гэхээр хэрвээ одоо exchange хооронд явагдаж байгаа гүйлгээнүүдийг одоо заавал авалж асуугаарай. Жишээ нь одоо Binance-ийн wallet руу за би ингээд Tether-ийн deposit ч юм уу. За бүр одоо ямар ч coin дээр баг тийм болцсон байна. Одоо жишээ нь зүгээр энгийн биткойныг бид deposit хийе гэхэд network нь ийм олон сонголттой болцсон байхгүй. Тэгэхээр энэ network-ийг алдсан тохиолдолд мөнгө шууд алга болдог. Тухайн хэмжээний хөрөнгүүд бол алга болдог. Тэгэхээр энийг та бүхэн маш сайн анзаараарай. За тэгээд унд ч гэсэн мэдэрч байгаа та бүхэнд баярлалаа. За 5% бонус нь мэдээж тодорхой хэмжээний шаардлага байгаа. За тэр нь бол маш энгийн. Ямар ч хамаагүй волюмтай нэг 10 харилцаа хийгээрэй гэж. Тэгэхээр 10 харилцаа хийсний дараа за сар болгоны 15-наас өмнө та бүхний дансанд 5% нь бонус нь орж байгаа гэсэн. Тэгэхээр тэр бонусыг бол мэдээж Tether-ээр татаж гаргана. За Tether-ээр татаж гаргахдаа саяны төлсөн шимтгэлүүтэй бүтэнгийн төлчих байна. За бүр их хэмжээний гүйлгэн дээр жишээ нь 10-аас 20 мянган долларын гүйлгэнүүд дээр явуулцгаарэй гэхээр ерөнхийдөө картаар бас авсан илүү найдвартай байх магадлал өндөр. Ягаад тэгэхээр P2P-гээр авахаар хүний данс руу ичдэг тэр үний хаанаас олох вэ гэдэг
хэцүү асуудал. Яг өөрсдөө хүнсний дугаарыг үлдээдэг л энэ. Гэтэ ганц хоёр хэцүү туршлагууд бол надад байгаа. Тэрээс би та бүхэн бас бити мэдрээсэй гэж бас хүсэж байна. За тэгэхээр картинг үлгээний хамгийн дээдлийн лимит нь 20,000 доллар байгаа байна. Өдөр өөр байгаа л та. Тэгээд та бүхэн бас анзаараарай. Биш нар чинь тэд авах гэж байгаа. Бид нар чинь тэд авах гэж байгаа. За тэгэхээр нэг иймэрхүү хэмжээний хан гарч ирэх нь байна. За тэгээд 20,000-ыг бүтлээх нэг 310 доллар авсан. Тийм хүн байна. За тэгээд энэ 5% гэхээр та бүхэн олж байгаа. За тэгээд энэ бичлэгийг босгоё, баярлалаа. За тэгээд Wonders Market-ийг дахиад сонирхсон та бүхэн дахиад баярлалаа. За тэгээд арилжаанд амжилт хүсье.